бидний эзэн амьд учраас маш олон зүйлсийг миний амьдралд хийж өгсөн. Тийм учраас тэр магтагдах болтугай. За намайг балжий гэдэг эхнэр 3 хүүхдийн хамт Эрдэнэт хотод амьдардаг. Эрдэнэтийн дэлхийн гэрэл чуулган болон Монголын илгээлтийн төв Эрдэнэт Баян бүтэн цагаар ажиллаж үйлчилдэг. Итгэлээр амьдардаг залуу байна. Одоо Эрдэнэтэд ирээд 5 жил болж байна. Тэгээд анхных. За тэгээд анх Есүст итгэл маань болохоор ер нь Есүст итгэдэг хүмүүсийг их гадуурхаж, доромжилж, доогөлж хаа явсан газарт нь аюух шоглдог босноос нь хойш эхэлсэн байна. Аюу хэсэг бараг жил гаруй ер нь Есүст итгэдэг залуучууд аюух доогөлж, гадуурхаж ард уртаас нь явж чулуу шидэж Есүсийн мангар удаж хашааны тэрээс орилж чаралдаг байсан. Тэгээд нэг өдөр өөрөө би яран Есүст итгэдэг болсон байсан л та. Манай ээжийн дүүгийнхэн эхнэр надад сар мэдээ яриад тухайн үед би ч нэлээ эсрэг үздэг байсан. Харин нэг сонирхолтой байнга дуу дуулагддаг гэсэн. Тэр дууг сонсоод би аюух дуртай болоо. Тэгээд нэг битсэн чинь тэр дуунуудыг дуулдаг болсон байсан. Яг үндэ манай гэр бүл дурлагын хэвстэй хүмүүс байгаагүй л дээ. Тэгээд миний аюух хэрвээ Есүс та байд юм бол би дуулдаг болмоор байна гэж залбирдаг байсан. Залбирал маань нэгдүгээрт Есүс хариулж өгсөн байт юм аа. За тэгээд Есүст итгэлээ. Тэгээд цуглаанд явлаа. Үүнийг маань ээж аав маань мэдээд нэлээд их хавчлаг хөө аюух юм хэлсэн л дээ. Тэгээд Есүст явж галзуурах нүчи, солиорох нүчи гэл тэгэл аюух өөнөөсөө болоод ээж аавтай аюух задуулдаг байлаа. Сонирхолтой задуулах тусмаар цаглаг болдог гэдэг шиг би сүм рүү маш их явж чуулганы хүмүүстэй нөхөрлөж тэдний амьдралд болсон гэрчлэлүүдийг сонсох дуртай. Бас Библийг унших дуртай болсон л да. Тэгээд миний амьдралд байсан маш олон сул тал маань бас бурхан дотор өөрчлөгдсөн л да. Тэгээд үүнийг манай ээж их хамгийн төрүүлж анзаарсан бол л да. За сүүл рүү ер нь баг хүлэн зөвшөөрдөг болоод заримдаа би нөгөө бүтэн өдөр цуглаанд явахгүй унтчихгүй чи сүмрүүгээ яваач гэх хөөдөг болсон л да. Тэгээд миний дараа ээж маань Есүст итгэсэн. За тэгээд миний баг дуу бас Есүст итгэсэн. Ах минь Есүст тэгээд хамгийн сүүлд аав маань бас эзэнд ирсэн. Тэгээд ээж нь 10 жил эзэн болсон тасралтгүйгээр үйлчилж байгаа бас бурхан руу явсан байна. За тэгээд гэрмөл мань ерөнхийдөө гайгүй болчлаа. Тэгсэн чинь сургууль төр маань нэлээд том асуудал болж ирсэн л дээ. Тэгээд нэг удаа багш маань намайг ингээд гаргаж ирж байгаа цагнаад энэ Есүст явдаг юм улаа Есүс мангар гэх. Тэгээд намайг тухайд манай зэрэгэлдээ 4 анги байдаг байсан. Тэр 4 ангийн 3-аар намайг чигтэж энэ Есүсийн мангар гэж дагуулж ирсэн л да. Тэгээд тэр үеэс хойш ерөөдөө сургуульд их маш их дургу болсон. Тэгээд ерөөдөө та нар анзарч бол ангийнхан маань митингийн найзууд маань дээд ангийнхан Есүсийн мангар Есүсийн галзуу байл гадуурхлаас нь болоод маш их ерөөдөө хичээлдээ явлаа гэж гараал хичээл төслөө явдаг тийм хүү байлаа л да. Тэр нэг өдөр ээж аав минь мэдээд тэгээд нэг ээж минь гэж хэлсэн чи Есүст итгэдэг хүн байж яагаад Есүст итгэдэг гэж хэлсэн чинь хүмүүс шогсноос болж сүмдээ хичээлд явахгүй юм бэ. Харин чамаас чи харин Есүсийг яг сургуультай байвал өөрөө газар гэрчилж амьдрах хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн гэсэн. Нэрээ тийш тэгээд харцсан тэр их чөөрөө би ялсан. Тэгээд хичээлдээ яваад яварцсан амжтай төгссөн байна. Тэгээд ерөнхийдөө энэ зүйлийн талаар бодвол маш их батад бас л их том юм дээр гарчтай л гэж боддог л та. Тэгээд нэг удаа дархан би Магдалины цуглаанд тамирын царай гараа орчихсон. Есүсийг аль бурхны магтаа зогсчихсон. Тэгээд тэр цуглааны дараа конференцийн эхний өдрийн дуусны дараа багш манд байсан л та. Ирсэн за миний хөө чамайг тэр үед ингэж өөр ангиудаар дагуулж чамна хүмүүсийн донд эвгүй байдалд орсны хөтлөө би маш их гэмшиж байна гэж хэлжсэн. Тэгээд
тэр багш маань би Есүс яг үнэхээр амьд бурхан гэдгийг мэдсэн. Би одоо Есүс итгэхээс нэлээд олон жил болж байна. Гэт бид хоёроос бурхан дотор эвлэрч би тэр багшаа уучлсан. Одоо тэр багш манаас их мундаг чулуун уулчлалт их мундаг болсон. Тэгээд Ром 8:28 дахь эшлэл дээр та нарын амьдрал тохиолдож байгаа бүх зүйл эцэстээ та нарын сайнны төлөө байдаг гэсэн үг гэдэг шүү дээ. Яг үнэндээ эдгээр цаг үе, эдгээр өдрүүдийн талаар бодохоор хизээш дуусахгүй юм шиг ч юм уу олон жилийн давтамжтай байсан л дээ. Тэгээ бурхан энэ зүйлийг сайнаар эргүүлсэнд би маш их баярлаж, маш их багтдаг. Тэгээд бас нэг зүйл нь болохоор намайг энэ зүйлээс болоод итгэлээс холдуулаагүй сул дараа намайг барьж үлцэнд нь би бурхан маш их талархаж байдаг. Миний амьдралд ярих юм бол маш олон бурханы бодит байдлыг харсан, бас бурханы нэгүүлсэнгүй зан чанарыг өөрх амьдралын үзүүдэд бүрэн хэмжээнд ойлгосон маш олон гэрчлэл байдаг. Магадгүй та хүсвэл дараагийн бичлэгээрээ та бүхэндээс өөрх амьдралын гэрчлэлийг ярихад таатай байх болно. Тэгээд хүнд хэцүү үе тохиолдож шантармаар үе байсан ч та битгий бууж өөрөө та ганцаараа биш. Та ганцаараа л хүнд амьдрал дондор туулж яваа. Тантай адилхан энэ хүнд амьдрал дондор эзээ энэ зүйл зогсох болоо гэж шантарч урам хугарсан маш олон хүмүүс байгаа. Тэдэнтэй хамт энэ тэр хүмүүсийг босгон байгуулж зоригжуулж итгэл дотор улам илүү хүчээр хөгжүүлж чадах эзэн бурхан бас тэдэнтэй болон бидэнтэй тантай болон надтай хамт байгаа гэж би танд хэлмээр байна. Тийм учраас та одоо тохиолдож байгаа хүнд хэцүү зүйлсэд битгий бууж өгч, битгий урам хугараараа. Тэгээд надад хүчийг өгчдөгөөр би бүгдийг хийж чадна гэсэн үгийг танд хэлмээр байна. Эзэн танд хүчийг өгөх учраас та битгий шантраараа, та битгий урам хохоороо. Иесус танд хамт